Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд фургон автомашин шөнийн зам дээгүүр цас манарган хурдалж явна. Ганаа хэмээх 30 орчим насны энэ жолоочир хоёр хотын хооронд 3 дахь жилдээ хүн зөөж буй нэгэн. Энэ шөнө нэг л яоцгүй бөгөөд гадаа тэсгэм хүйтэн байгаа нь андшгүй аж. Нүр нүдгүй цасан шуурч ямар ч ээлжин жолоочгүй тэрээр зорчигчдын хугацаанд нь хүрэхийн тулд нүд завчилгүй хурдалсаар. Уг нь өглөө аймгийн төвөөс гарахад цаг агаар сайхан байсан боловч яг энэ эзгүй хээр талд хүн байтугай машин явахад бэрх байлаа. Хүмүүсийн амнаас ч доошоо гарахгүй бүгд судал дээр унтаа байдалтай явах бөгөөд харин жолоочийн хажуун судал дээрх нэгэн настай эмэгний өвөр дээр суух 5 настай бяцхан охин л нүд завчилгүй зам ширтэж явна. Машинд суугаа хүмүүс бараг үгчгсэн юм уу гэлтэй амьсгал нь сонсогдохгүй байгаа энэ цаг мөчид зөвхөн танихгүй эмэгний өвөр дээр томот суух бүлтгэр нүдтэй охин л ганаад хань болж яваа мэт санагдаж байлаа. Машины моторын хөнгөлсөн чимээ дуулдаж зах хязгааргүй зам үргэлж ирсээр хин ч үуч ярихгүй унтах энэ харанхуй шөнө машин жолоотон яваа ганагийн нойр хурч үе нүд нь айлтгаач гинэт. Манай эцэг зам хөдлөн гарлаа шүү дээ. Унтлагын хавцтай гүйж авна. Гэсэн охины цоо дугаар ганаас сэртгэснэ тэр. Юу нэ миний дөө? Манай ээж байсан. Хаана? Сая зам хөдлөн гүйснийг хахата хараагүй юм уу? Гүүг бах нь юу ч харсангүй. Ганаа ингэж хэлээд хурдаа сааж эхлэв. Машиных нь гэрлээс өөр ёлтох зүйлгүй энэ эзгүй хээр газар амьд хүн байгаа гэсэн ямар ч уул мөр баймааргүй санагдах. Гүй юу нь яач утсан энэ их цасан шуурхтай чөтгөр тогтохын аргагүй хүйтэн шөнөөр хэн л эзгүй хээр газар бүр унтлахынхаа уцтай гүйж явах үлээ гэсэн бодол төрж охиныг дэмий ярьлаа гэж боджээ. Миний дүү түрүүн ээжгээ харсан гэв үү? Тийм ээ. Унтлагын хуцтай гүйж байсан. Машины урдуур гарахтаа намайг хараад имнэгээд л байсан. Ахын дүү хий юм харсан байлгүй дээ. Үгүй, үнэхээр миний ээж мөн байсан. Тэр аха, яг таны хажуугийн цохны чинь харалтай ээж маань гүгээд л байна шүү дээ. Машинаа зогсоол та аха. Манай ээж даарч байгаа. Гэж хэлээд охин ойлгонож эхлэх нь тэр. Ганагийн дотор харанхуйлаад л явчихв. Бин жихүүцэж хажуугийн салхивч руу харна гэхээс хамаг биеийн хүйтэн хөс аяндаа чаахраад ирэв. Машина жолооцсоор гисэн хэдий ч маш удаанаар явж байв. Охин уйлж эхэлсэн ч машинд унтаж буй хүмүүс бүр охиныг өвөр дээрээ тэрсэн эмгэнт сэрсэнгүй. Ганаг хажуугийн цонх руугаа харах тэр агшинт үнэхээр хэн нэгэн сэгсийсэн итгээд машиныг нь гүйцэж чадлагүй хоцрон үлдэх тэр. Ганаа хүмүүсийг дуудаж сэрэмэр байсан ч дуу нь юу гарсангүй. Баахан сандарч жолоогоо алдах төхөв. Толинд хардл хинч юу ч алах. Ганаа машинаа зогсоолоо. Хачирхалтай нь одоо хэрэн зорчигчд юу ч ажирлгүй унтсаа. Миний дүү үнэхээр ээж чинь саяны хүн байсан бол яагаад энд ингээд цасан шуурнаар гүйж байдаг вүлээ? Ээж чинь гэртээ үлдсэн биз дээ. Энд бидэнтэй зэрэгцээд эзгүй хээр газар явах учиргүй хэмээн Ганаа түрүүнээс хойш тайвширч чадахгүй ихэр татан ойлгох бяцхан охиныг тайвшруулах санаатай дэмэл ирж муран асуулаа. Миний ээж хэдэн хоногийн өмнө хатан гэртээ очсон. Тэгээд хатангийн энд байдаг юм байлгүй. Их хэмээн юмны учир ойлгох болоогүй жааханхан ойлгонон хариулав. Ганагийн нүд харанхуйлж нүдэнд нь нулимс гүйлгнээд ирлээ. 30 хэд наслахтаа үн шиг юм утсангүй хэмээн бодохын завсар түрүүний нөгөө нүдэнд нь өртдөг сэгссэн амтныг машиныхын араас хүрээд ирвхий хэмээн болгоомжсон нүдээр эргэн харав. Тэнгэр минь. Ганаа энэ дуалтаад нүдэндээ читгэсэнгүй. Үнэхээр машиныхын араас нэвсэсэн хувцастай сэгссэн үстэй нэгэн итгээд асар хурдтай хурдлан ирж байлаа. Ганаа ч яага мэдгүй хэсэг алмарснаа машин асааж хурдлан тавив. Үнэхээр хүн дүрстэй сэгсгэр энэ амтан гайхалтай хурдангүйж эгээтэл машиныг нь гүйцэх нүг хэлдэг. Ганаа байн толиндоо харж хурдаа нэмсээр. Ямар тайчл байсан араас нь гүүх чөтгөр шулмын аль нь болох үл мэдгдэх энэ амтанд л гүйцэгдэж болохгүй гэдгээ тэрээр мэдэж байлаа. Хэрвээ тэгж гимэн сайн юм болохгүй лав. Ядаж байхад ойр хавьд ямар ч суурин газар байхгүй. Зурайсан зам бүхий эзгүй хээр талд хот газрыг зорьсон фургон автомашинтай хэсэг хүмүүс л энэхэн хавьда ам голтой байх шиг санагдана. Охин ч уйлж
Миний ээжийг хаваад явуултаа. Хэмээн ихэр татхаач. Ингэсээр худалгүй халтаргаатай шөнийн зам дээгүүр хурдлан тавхих фургон автомашин ховлд алгадуулан айхтар хазааж ирснэ ашгүй буцаад дөрвөн дугуйн дээрээ буулаа. Хүмүүс цэрлээ. Нүрэнд нь хөлс давлсан ганаа машинаа зогсоож эргэн хардлаа. Харин өнөөх ад зэтгэрийн амтан харагдахгүй байв. Машин унтаж байсан хүмүүс ч яав юу болцоон бужигналдаж сандарч эхлэх нь тэр. Ганаач зорчигчдод юу болсон тухай нэгэнгүй тоожлоо. Нэгэн ад зэтгэрийн сэгсээсэн амтан араас хөөсөн. Жаахан охин түүнийг хараад ээжигээд уйлаад байсан тухайч дурсаж та нар харин сэрэхгүй байсан гэдгийг ч хэллээ. Ингээд жолооч хажуугийн суудал дээр зорчиж буй эмгэн миний өвөр дээр байсан хүүхэд хайч юу хэмээн хашгирах нь холгүй асуу. Үнэхээр охин алга байлаа. Эмгэний өвөр дээр битгий хэл машинд ч байсангүй. Хүмүүс сандралт машинаас буун гэрэлж хідэн тусгаад охины ямар ч улам өрийг олсонгүй. Ганаагаар ахлуулсан дөрвөн залуу хүнд төмөр манилаар зэвсэглэн ирсэн замаараа гарч хідэн тусгангүй лээ. Амьд хүн битгий хэл гიშгсэн мөрөнд байсангүй. Охин хэдий заванда буугаад алга болдог байна. Гэхдээ ядчил буулаахэд машин дөрвөн хүмүүсийн хинч мэдэхгүй байна гэж баймааргүй юм. Охины эрэлд мордсон 5 залуу яалтчгүй гар хоосон машин руугаа буцаж ирлээ. Охин байхгүй. Одоо яах вүлээ гэсэн бодол ганаагийн толгоноос гарахгүй сэтгэлийг нь зовоосоор. Бүх хүмүүс айдас төгшүүртө бүрэн автжээ. Ядж байхад нь үүр цайх болоогүй байдаг. Залуусыг машинд иргэн иртэл үлдсэн хідэн эмэгтэйчүүд нус нулимсандаа хутгалдчихсан бөө юм болчихсон байж байлаа. Юу болсон бэ? Яагаад ингэж сүйд болов? Ингэж залуусын нэг нь асуудал. Бөмбөгдөл жичирсэн хөөрхий эмгэн нөгөө чиний яриад байдаг сэгсгэр амтэн чинь энд ирж машин тойроод хаалга онгойлгох гээд сүйд боллоо. Гэхэн тэр. Охин яасан бэ? Баламгдаж чичирхийсэн хоолоогоор ганааг асуутна. Цөм мэдэхгүй гэж ам амандаа дууран хурдан явцгаа гэж яарвал. Төрүүнөөс хойш яахаа мэдэхгүй чимээгүй суусан нэг эмэгтэй сая амаа нээлээ. Наад охиныг чинь Сэлэнгэ гэдэг юм. 7 хоногийн өмнө ээж нь өөд болоод охиныг харгалзах хөнгөө учир хот руу аваачин асамжийн газар өгөхөр болсон. Би уг нь цэцэрлэгийн багшийн найз нь. Хот орохт айландаа хүүхэд өршлүүлэх газар өгөхөр явж байсан юм л та. Гэхэн тэр хүмүүс нэг нэгэндээ улам наалтан сууж залуучууд өөрсдийнхөө гарт харалцсан үзүүртэй хүнд гисэн зүйлүүдээр зэвсэглээд авав. Ганагийн хажуу сууж явсан эмгэн чи арын хэсэг рүү шилжиж харин оронд нь хамгийн хүнд бедрум битэй зөрөгтэй залуу суулаа. Гай болох нь тэр машин хасдаггүй. Өдний дайны хүйтэнд юр ажилгүй асчих ёстой машин бүр тагшив. Ийхүү манилдаж ноцолцоор байж арай гэж нэг юм машина асааж хөдөлж эхэллээ. Яг энэ үед Та намайг битгий яваач гэсэн Сэлэнгэ охины дуу хүмүүс сонсогдсон тэр. Машинд яваа хүмүүсийн хиндэнч тэр жаах охиныг цасан шуурганаар хаяад зугдах хүсэл байсангүй. Машинаас зогсоотл охин ч ашгүй амьсгаадан гүйж ирлээ. Тэгээд л удалгүй охиныг машиндаа суулгаад ганаа омгүй тавьж гарах нь тэр. Сэлэнгэ миний дүү чи зүгээр чи хаашаа алга болчих вэ? ээжтэйгээ уулзаад ирлээ. Юу ээж тэгээд юу гэж байх юм? Ээж дараагүй байна. Харин их өсөд мах идмээр байна гинэ. Надад мах байхгүй болохоор та нараас мах аваад ир гэж явууллаа. Хэрвээ мах өгөхгүй бол намайг аваад явна гэсэн. Та нар одоо ээжийг одоо гүйцээд ирвэл битгий мах өгөөрэй. Би ээжтэйгээ хамт явмаар байна. Гэж хэлхэн тэр. Бүгд л мэл гайхаж цэл хөрнө гэж нь болоод дагжин чичирцгээж бараг зэрэг шахам эргэж авлаа. Үнэхээр л өнөөх Сэлэнгэгийн ээж гэж нэрлээд байгаа үхэрийн амтан маш хурдтайгаар хазан гүйж хайсан. Машинд сууж яваа настай эмгэн ямар нэгэн юмд хорогдоод нөгөө ертөнцид очиж чадаагүй хүний сүнс үгээр хэлхийн аргагүйгээр их өсөж халддаг болдог юм гинхээ. Хурдан энэ газраас халдахгүй бол биднийг хүртэж мэдгэн хөнгөнт маань уншаад эхэллээ. Ганаач хурдаа нэм. Гэвч яаж хурдлаа гэд өнөөх амтан машиныг нь гүйцээд ирлээ. Ганаач зөрөг шулуудан зөвхөн өмнөх замаар харан давхсаар. Нэг л мэдхнэ өнөөх амтан машиных нь урд зам дээр гараа алтлан хөндлөн зогсож байх нь тэр. Ганаа нүдэ ханаад хурдаа улам нэмлээ. Үнэхээр л бидэнтэй адилхан хүн юм бол хурдтай давхиж байгаа машиныг гүйцэж ирэх нь байж боломгүй зүйл гэж Ганаа бодож байв. Намайг тэдэрэж
Гэсэн охины дуутай зэрэгцсэн хэн нэгний дайрах чимээ гарлаа. Уг нь элдв сүнс хий үзэгдэл байсан байж гэмээн зүгээр л хий дайраад өнгөрөх байсан гэж тооцоож байсан гана машинаа зогсоолоо. Үнэхээр ямар нэгэн зүйлийг мөргөж зам дагуу хол шидэжээ. Цөм сандралдан гарч өнөх ухаангүй хэвдэх амтан дээр болгоомжлон очив. Гана нүдэндээ ч итгэсэнгүй. Саяхан л жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан 5 настай бяцхан охин цустайгаа холдон ухаангүй хэвдэж байна. Цөмөр гайхан баламгдав. Охиныг машинд байгаа эсхийг нь олж үзэхээр яаран буцаж гүөх Ганагийн нүд ёстой л нэг улаанаараа эргэлдэнэ. Охин машинд алга. Өнөөх ад чөтгөрийн амтэнч дахин харагдсаггүй. Сэлэнгээ охин хэдийн амьсгал хураажээ. Ашгүй үүрцэж эхэлж буй энэ үед шөнөөс хойш тасралтгүй маань уншсан настай аймгийн Нас барсан ихийнхэн сүнс охиноо ганцаарнгийн зөв амьдралд орхиож явж чадаагүй бол охиноо аваад авсан энэ юм байлгүй дээ. гэсээр үгээ төгсөв. Нар мандаж цасан шурга тогтон өвлийн тогтуухан өдөр охины шарилыг атсан бүргэн автомашин их хотын зүг талгуурхан төгсөв.